Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Эрт заяа суугаас мэдчилж байна. Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзчаадаа баяртай байна. За ингээд өнөөдрийн бичлэг болохоор үнэхээр бүх насныханд хэрэгтэй. Амьдралаа өөрчлөе, аз хямраа сэргэе гэж байгаа хүмүүст маш хэрэгтэй бичлэг байгаа. Ялангуяа саяхан орж ирсэн гишүүд маань тийм ээ энэ талаар бас сонсоогүй байхаа гэж бодоод бас дахин ингээд зэгслээд оруулж байна. Тэгээ та нарын амьдрал маш хэрэг болох тийм бичлэг байх болтугай гэж хүсэж байна. Баяртай байна. За өнөөдөр та бүхэндээ хэлхийг хүссэн зүйл маань өөрийн дагдаг бясалгын багшийн хэлсэн батламж үгийг ингээд та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Тэгээд сэдв нь юу гэхээр хаагдаж гацсан хувь шигийг нээж хувь шиг өөрөө ирэх тэр боломжийг дууддаг юм батламж үг байгаа. Тэгээд тэр батламж үгийг эхлэхээс өмнө нэгэн зүйлийг та бүхэндээ ярьж өгье. Нэгэн маш ухаантай мэрэгэн лам хүн байсан. Тэгээд тэр хүн ууланд бясалгал хийдэг, даяан хийж авдаг юм лам. Тэгээд маш ухаантай учраас түүний үгийг мадлах хүн нэгч байдгүй гэсэн ийм яриа бүр ингээд олонд тархсан байдаг. Тэгээд нэгэн ухаантай охин нэг жижигхэн шувуу бариад тэр лам дээр нэг зүйлийг асуухаар очисон. Тэгээд тэр лам дээр очиж асуухаас өмнө тэр охин ботсон байна. За энэ лам маш ухаантай мундаг лам гэсэн. Тэгээ энийг хэрвээ тааж чадах нүггүй юу гэд тэр шувуугаа бариад ингээд очиод харуулахгүй нугаад энэ шувуу амьд байгаа юу? Эсвэл өгсөн байгаа юу гэж тэр ламаас асуусан. Тийм айхтар мэрэгэн мэддгийм бол энэ ламаас асууя гэд. Тэгээ хэрвээ энэ лам өгсөн гэх юм бол би өгсөн гэж хэлэх юм бол би түүнийг ингээд гаргаад нисгэн. Хэрвээ амьд гэж хэлэх юм бол би гараараа ингээд нядлаад би энийг алчна. Алаад ингээд түүнийг өгсөн гэж харуулна гэд өөрөө тэр охин ингээд бодоод ингээд асуусан. Гэтэл нөгөө лам нэлээд бодож байгаад энэ шувууны өгсөн үү амьд үү гэдэг нь бол миний өгтөө бол огт хамаа байхгүй. Чиний гарнаас шалтгаална. Амьдрах уу өхөө гэдэг нь чиний гарнаас шалтгаална гэж хэлсэн. Тэгээ нөгөө охин ингээд гайхаад тийм ээ. Та ямар ухаантай юм бэ? Та яаж юм ухаантай болсон юм бэ гэж тэр ламаас асуудаг. Тэгээ тэр лам нэлээ чимээг өхөн сууж байгаад охинд хэлсэн. Би бол залуудаа хүүхэд байхдаа бол маш тэнэг бодлого тийм хүүхэд байсан. Гэтэ би сэтгэлээрээ төлөв төвшин ухаантай болохын тулд өдөр болгон хичээл чармайлт гаргаж суралцж байсан. Тэгээ өөрийгөө зөв хүн болохын тулд өөрийнхөө хувь шиг сайжруулахын тулд би суралцж байсан гэж хэлсэн. Гэхдээ чи бол хичээх юм бол надаас илүү ухаантай мундаг болж болохоор харагдаж байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө охин маань маш уруу царилаад өчигдөр манай ээж намайг мэргэлдэг хүнд очиж үзүүлсэн. Гэтэл миний хувь заяа маш муу буусан байна лээ. Тэг намайг богино наслана гэж хэлсэн байна лээ гэж тэр охин хэлдэг. Гэтэл нөгөө лам хэлсэн тийм ээ. За чи надаа гарынхаа алгыг харуул даа гэж. Тэгээд нөгөө охин чинь гарынхаа алгыг ингээ харуулсан чинь энэ амьдралын зураас нь байна. Энэ мөнгөний зураас нь байна. Энэ амь насныхан зураас байна штэ. Ийм байна. За тийм байна гэдэг ингээд тэр охины алганы зураас ингээ харсан. Алганы хийгийг. Тэгээд нөгөө лам охинд хэлдэг. За чи ингээ гараа маш сайн атгаарай гэж хэлдэг. Гараа маш сайн атгаарай. Нөгөө охин за гэд гараа ингээ атгасан тийм ээ. Гэтэл нөгөө лам удалгүй асуусан. За чиний амьдралын шугам, мөнгөний шугам, амь насны шугам хаана вэ гэж асуусан. Миний гарын дотор л байна шүү дээ. Тийм ээ чиний гарын дотор байгаа. Чиний алганд байгаа. Чиний гарт байна. Тэгвэл чиний ирээдүйн амьдрал, чиний амьдрал хэн нэгний аманд хэн нэгний хийснээр болдгоо маа. Чиний амьдрал, чиний алганы ихээ, чиний гарт байна. Чиний хувь заяа
чиний амьдрал чиний гарт байна. Чи өөрөө ямар хүн болно, ямар хувь заяаг бүтээнэ, яаж амьдрнаа гэдэг нь ерөөсөө л чиний гарт байна. Чиний бодол санаанд байна. Тэрээс хэн нэгний бодол санаанд хэн нэгний хэлснээр чиний хувь заяа шийдэгдэхгүй. Чи өөрөө шийд. Тийм учраас энэ мөчөөс эхлэж чи өөрийнхөө төр хувь заяаг чи өөрөө бүтээж авах хэрэгтэй. Тэгвэл чи ямар бодол санаатай байна, ямар үг үйлдэлхийн тэрнээс болж чиний хувь заяа шийдэгдэнэ гэж тэр лам хэлсэн. Тэгээд нөгөө охинд одоо хэлсэн тийм ээ. Чи байнга одоо тийм ээ өөрийнхөө хувь заяаг сайжруулах үгийг хэлж байгаарэ. Тэр батламж үгийг хэлж байгаарэ. Бодол санаа үг үйлдэлээр дамжуулаад чиний хувь заяа өөрчлөгднө, шинжлэгднэ. Тийм болохоор санаа зовх зүйлвэ гэж хэлсэн. За ингээд би өөрөө одоо тэ дагдаг багшийн хэлсэн батламж үгийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэгээ хамтдаа бүгдээрээ хэлээд тэр одоо сайн хувь заяаг бүтээж явцгаая. Аз завшааныг би өөрөө бүтээн. Аз завшааныг би өөрөө бүтээн. Аз завшаан надаас эхэлнэ. Аз завшаан надаас эхэлнэ. Аз завшаа миний нэгэн бодлоос эхэлнэ. Аз завшаан миний нэгэн бодлоос эхэлнэ. Аз завшаа миний нэгэн үгнээс эхэлнэ. Аз завшаан миний нэгэн үгнээс эхэлнэ. Аз завшаан миний нэгэн үйлдэлээс эхэлнэ. Аз завшаан миний нэгэн үйлдэлээс эхэлнэ. Аз завшаан миний нэгэн зуршлаас эхэлнэ. Аз завшаан миний нэгэн зуршлаас эхэлнэ. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Хувь хишгийг би бүтээн. Хувь хишгийг би бүтээн. Хувь хишиг надаас эхэлнэ. Хувь хишиг надаас эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн бодлоос эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн бодлоос эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн үгнээс эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн үгнээс эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн үйлдэлээс эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн үйлдэлээс эхэлнэ. Миний хувь шиг өдрөөс өдөрт сайжирч байна. Миний хувь шиг өдрөөс өдөрт сайжирч байна. Би сайхан бодол бодно. Би сайхан бодол бодно. Би сайхан үг хэлнэ. Би сайхан үг хэлнэ.
Би сайхан бодол бодвол миний аз завшаан сайжирна. Би сайхан бодол бодвол миний аз завшаан сайжирна. Би сайхан үг хэлбэл миний аз завшаан сайжирна. Би сайхан үг хэлбэл миний аз завшаан сайжирна. Би сайхан бодол бодвол над руу хувь шиг ирнэ. Би сайхан бодол бодвол над руу хувь шиг ирнэ. Би сайхан үг хэлбэл над руу хувь шиг ирнэ. Би сайхан үг хэлбэл над руу хувь шиг ирнэ. Би аз завшаантай хүн. Би аз завшаантай хүн. Би угаасаа аз завшаантай. Би угаасаа аз завшаантай. Би үнэхээр аз завшаантай хүн. Би үнэхээр аз завшаантай хүн. Би азтай. Би азтай. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Би хувь ишигтэй хүн. Би хувь ишигтэй хүн. Би хувь ишгээр дүүрэн оршин тогтнол. Би хувь ишгээр дүүрэн оршин тогтнол. Над руу өдрөөс өдөрт хувь шиг урсан ирж байна. Над руу өдрөөс өдөрт хувь шиг урсан ирж байна. Би хувь ишгээр бялхаж байна. Би хувь ишгээр бялхаж байна. Би хувь ишгээр дүүрэн хүн. Би хувь ишгээр дүүрэн хүн. Миний хувь ишиг өдрөөс өдөрт сайжирч байна. Миний хувь ишиг өдрөөс өдөрт сайжирч байна. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Өдрөөс өдөрт над руу хувь ишиг урсан ирж байна. Өдрөөс өдөрт над руу хувь ишиг урсан ирж байна. Би үнэхээр азтай хүн. Би үнэхээр азтай хүн. Би азтай. Би азтай. Өдрөөс өдөрт миний аз завшаан сайжирч байна. Өдрөөс өдөрт миний аз завшаан сайжирч байна. Миний хувь шиг өдрөөс өдөрт сайжирч байна. Миний хувь шиг өдрөөс өдөрт сайжирч байна.
Аз завшааныг би өөрөө бүтээн. Аз завшааныг би өөрөө бүтээн. Аз завшаан надаас эхэлнэ. Аз завшаан надаас эхэлнэ. Аз завшаа миний нэгэн бодлоос эхэлнэ. Аз завшаан миний нэгэн бодлоос эхэлнэ. Аз завшаа миний нэгэн үгнээс эхэлнэ. Аз завшаан миний нэгэн үгнээс эхэлнэ. Аз завшаан миний нэгэн үйлдэлээс эхэлнэ. Аз завшаан миний нэгэн үйлдэлээс эхэлнэ. Аз завшаа миний нэгэн зуршлаас эхэлнэ. Аз завшаан миний нэгэн зуршлаас эхэлнэ. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Хувь хишгийг би бүтээн. Хувь хишгийг би бүтээн. Хувь хишиг надаас эхэлнэ. Хувь хишиг надаас эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн бодлоос эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн бодлоос эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн үгнээс эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн үгнээс эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн үйлдэлээс эхэлнэ. Хувь хишиг миний нэгэн үйлдэлээс эхэлнэ. Миний хувь шиг өдрөөс өдөрт сайжирч байна. Миний хувь шиг өдрөөс өдөрт сайжирч байна. Би сайхан бодол бодно. Би сайхан бодол бодно. Би сайхан үг хэлнэ. Би сайхан үг хэлнэ. Би сайхан бодол бодвол миний аз завшаан сайжирна. Би сайхан бодол бодвол миний аз завшаан сайжирна. Би сайхан үг хэлбэл миний аз завшаан сайжирна. Би сайхан үг хэлбэл миний аз завшаан сайжирна. Би сайхан бодол бодвол над руу хувь шиг ирнэ. Би сайхан бодол бодвол над руу хувь шиг ирнэ. Би сайхан үг хэлбэл над руу хувь шиг ирнэ. Би сайхан үг хэлбэл над руу хувь шиг ирнэ. Би аз завшаантай хүн. Би аз завшаантай хүн.
Би угаасаа аз завшаантай. Би угаасаа аз завшаантай. Би үнэхээр аз завшаантай хүн. Би үнэхээр аз завшаантай хүн. Би азтай. Би азтай. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Би хувь ишигтэй хүн. Би хувь ишигтэй хүн. Би хувь ишгээр дүүрэн оршин тогтнол. Би хувь ишгээр дүүрэн оршин тогтнол. Над руу өдрөөс өдөрт хувь шиг урсан ирж байна. Над руу өдрөөс өдөрт хувь шиг урсан ирж байна. Би хувь ишгээр бялхаж байна. Би хувь ишгээр бялхаж байна. Би хувь ишгээр дүүрэн хүн. Би хувь ишгээр дүүрэн хүн. Миний хувь ишиг өдрөөс өдөрт сайжирч байна. Миний хувь ишиг өдрөөс өдөрт сайжирч байна. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Миний аз завшаан өдрөөс өдөрт сайжирч байна. Өдрөөс өдөрт над руу хувь ишиг урсан ирж байна. Өдрөөс өдөрт над руу хувь ишиг урсан ирж байна. Би үнэхээр азтай хүн. Би үнэхээр азтай хүн. Би азтай. Би азтай. Өдрөөс өдөрт миний аз завшаан сайжирч байна. Өдрөөс өдөрт миний аз завшаан сайжирч байна. Миний хувь шиг өдрөөс өдөрт сайжирч байна. Миний хувь шиг өдрөөс өдөрт сайжирч байна. Дуустал хамт байсан танд баярлалаа. Та амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч байя гэх юм бол subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгээнэ үү. Баярлалаа. Баяртай.